За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Баян Мөнх, T Mortgage компанид mortgage-ийн зэлийн зөвлөхөр ажилладаг. За би та бүхэнд өнөөдөр bank statement loan гэж юу юм бэ? Ихэд товчхон мэдээлэл өгье. За bank statement loan-ыг ямар хүмүүст өгдөг юм бэ гэхээр self-employed гэдэг маань borrowers гэж байгаа шүү дээ, зээлдэгч нар. За энэ ямар хүмүүс ордог юм бэ гэхээр та 12-ийг авдаг. Нэгдүгээр хоёрдугаар schedule C буюу такса цаашаа файлдахтаа schedule C ашигладаг. Мөн та өөрийнхөө компани 25 буюу түүнээс дээш үеийг эзэмшдэг. За 12-ээс үдээж авдаг. За тэгээд өөр ингэсэн бизнестэй ийм хүмүүс маань энэ bank statement loan-ыг авах боломжтой байт юм шүү. За тэгээд bank statement loan дээр simple qualification буюу шаардлага нь юу юм бэ гэхээр 12 буюу 12 эсвэл 24 сарын bank statement. За таны бизнес байж болно, хувийнх байж болно. За тэгээд бас одоо олон төрлийн аккаунтууд байж болно л доо. Жишээ нь та 2-3 газар зэрэг ажилладаг байж болно шүү дээ. Тэнгүүд эндээс 2-3 өөр тасар ингэж цалингаа авдаг ч юм уу, төлбөр авдаг бол тэгээ чинь биднээс авч үзэх боломжтой. За тэгээд энэ дээр яа гэм бэ гэхээр биднес тухайн self-employed хүний нэг очиж байгаа орлогын 50% нь бидний шууд автоматар expense гэдэг аваад үзчихтэй. Зардлаа гэдэг аваад үзтээ. Тэгэхээр энийг бас буулгах боломжтой байдаг. Энийг би та бүхэн дараагийн слайдууд дээр танилцуулна. За тэгээд ийм байна. 12 сарын банк statement нь болохоор 3.5 сая хүртэл 24 сарын банк statement loan 5 сая хүртэл зээл авах боломжтой. За LTV гэдэг нэг ийм юу гэдэг томьёол. Энэ юу гэдэг юм бэ гэхээр loan to value буюу хэдэн down payment tax-наас хамаарат таны LTV тодорхойлогдно. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр яах вэ гэхээр 90 буюу хамгийн багадаа 10% down payment тавина гэсэн. За энэ дээр 85 буюу refinance дээр хамгийн багадаа 15% down payment-ийг тавих боломжтой. За тэгээд credit score 620 хамгийн багадаа. За тэгээд DTI буюу үр орлогын харьцаа гэж байдаг. Энэ маань 55%. Өөрөөр хэлбэл таны олж байгаа нийт орлогын чинь 55% хүртэл таны одоо өр байж болно гэсэн тийм харьцаа байдаг. Тгийг энэ дээр хэлж байна. За тэгээд хугацааны хувьд 15, 30, 40. За энэ бол fixed rate-тэй. За тэгэнгүүтээ 30 болон 40 жил нь зөвхөн interest only terms гэж байгаа. Тэгэхээр энэ яа гэм бэ гэхээр та ихний тодорхой хугацаанд зөвхөн хүү төлж явж хагаад тэгээ үндсэн төлбөрлөгөө төлөх бас боломжтой тийм зээл байдаг. За тэгээ энэ дээр ARM буюу adjusted rate mortgage байдаг. Энэ яа гэм бэ гэхээр за нэг тодорхой хугацаанд за 5 жил, 6 жил, 7 жил тэгээд нэг хүүгээр явж хаад баг хүү. Гэхдээ энэ бол зээлийн хүнээс хэрэгцэнгуй 1 юм уу 2 үе баг төлж явж хагаад за тэгээд одоо яг тэр тухайн хугацаанд дуусангууд хүнд автоматар нэмэгддэг. Энийг хэлж байгаа шүү. За 2-1 гэж байдаг. 2-1 buy down гэдэг маань яа гэм бэ гэхээр эхний 2 жил энэ болохоор үүдэн seller ч юм уу нөгөө зарж байгаа хүн ч гэдэг юм уу lender тань тодорхой хэмжээний дискаунт өгч болдог. Тэгэнгүүт тэр эхний 2 жил нь бид тэрийг нь lender нэг бол худалдаач тал маань үүнийх нь зөрөг төлөөд би өсөндөө танд баг хүүтэй зээл өгөөд тэгээд дараа нь одоо 3 дахь жилээс эхлээд яг үндсэн өөрийгөө оруулах гэсэн ийм хувилбар байдаг. За тэгээд мэдээж non occupied буюу investment property бас байж болно. За тэгээд худалдаж анхлан худалдан авч байгаа худалдаа авагч нар байж болно. За тэгээд сүүлийн 1 жилийн history буюу таны орлого сүүлийн 1 жил тогтворч байнга орж ирсэн байх ёстой. Гэдгийг чинь биднес харнаа. За personal bank statement-ээр би яаж яад юм бэ гэхээр та өөрийнхөө одоо юу гэдэг бизнесээсээ та өөртөө авч байгаа орлого. За нэг бол та бизнесээсээ W2-оор өөртөө авч байгаа тэр орлогыг чинь биднес 100% таны орлого гэж үзээд ямар нэгэн тийм expense factor байхгүйгээр зардал тооцохгүйгээр тэрийг чинь биднес орлого гэж авч үздэг. Тэгэхээр энэ маань яа гэм бэ гэхээр та тухайн бизнесийн 20% нь эзэмшсэн байх ёстой хамгийн багадаа. За дараагийнх нь та компанийнхаа бизнесийнхаа банк стейтментээр яаж авч болох боломжтой вэ гэхээр би түрүү хэлсэн шүү дээ. 50% биднес автоматар expense гэдэг аваад үзчихдэг. Жишээ нь та тухайн сарда 10,000 долларын одоо борлуулалт хийдэг байлаа гэхэд тэрний чинь 50% нь биднес одоо expense гэж шууд автоматар авч үздэг. За тэгээд энийг бууруулах боломж нь юу гэдэг юм бэ гэхээр та хэрвээ өөрийнхөө CPA-с tax боддог хүнээс захиа авчиад өгвөл биднес тэр чинь 10% хүртэл бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл таны орлогын тайлан
гэдэг орлогын тайлан дата тусахдаа яг бодит орлого, бодит зардлаа тусгаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр одоо юу гэдэг байгаа зардлаар чинь биднес одоо таны зардлыг авч үзэх боломжтой байдаг. За тэгэнгүүт дараа нь яа гэм бэ гэхээр манайх нэг юм байдаг шүү. Жишээ нь та такса бодуулж явахдаа нөгөө орлогын тайлан гэж байгаа шүү дээ. Profit and loss statement гэж байгаа. Энийг айгүй зөв бодуулж байгаарэ. Тэгэхээр юу гэм бэ гэхээр эндээс чинь биднес хамаарат энийг чинь бас биднес авч үзээд эндээс чинь одоо таны орлогыг тодорхойлоод биднес зээл өгөх боломжтой байдаг юм шүү. Тэгэхээр түрүүн би хэлсэн шүү дээ нөгөө 50% биднес шууд автоматар зардал гэж үздэг гэтэл таны яг бодит зардал магадгүй хэдийдээ 20% байж болно, магадгүй 30% байж болно. Тэгээд өөрийнхөө одоо profit and loss statement-тэй бэлтээ өгөөс болоод одоо юу гэдэг нь таны орлого чинь тэр хэмжээгээр уурах юм боломжтой байгаа. Тэгэхээр тэрнээс сэргийлэхийн тулд та өөрийнхөө profit and loss statement-ийг яг тухай жилд нь бүртгээд ингээд яг зөв хөтлөөд явчихвал байр хад айгу тустай нэмэртэй байдаг шүү. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нь гэж байна шүү дээ тийм үү, сарын орлогыг биднес profit and loss-с орлогын одоо тайлангаас чинь биднес яаж үүсдэг юм бэ гэхээр net income буюу таны орлогоос зардлыг асаад тэр үлдсэн дүнгээр чинь биднес нэг бол 12, нэг бол 24 сартаа хуваагаад таны нийт орлого чинь цэвэр орлого чинь гараад ирдэг. Тэгэхээр энийг ашиглаад биднес тийм expense factor буюу 50%-ийг одоо ашиглахгүйгээр таны зардлыг чинь бууруулах боломжтой. За мөн дараагийнх нь юу гэдэг юм бэ гэхээр мэдээж орлогоос чинь зардлаа хасаад тодорхойлно. За мөн буцаад нөгөө үед нь таны personal expenses чинь биднес буцаагаад нэмэх тохиолдол байдаг л да орлого төр чинь. Тэгэхээр энэ дээр та жишээ нөгөө өөртөө авч байгаа мөнгө гэдэг ч юм уу те, нэг бол mortgage-тэй төлж байгаа төлбөр, түрээсийн төлбөр болон бусад одоо энэ income tax ч гэдэг юм уу энэ төлбөрүүдийг чинь биднес буцаагаад таны орлого чинь нэмэх боломжтой байдаг. За тэгээ би та бүхэнд хэлсэн нөгөө 50%-ийг бууруулах боломж нь одоо энэ 5 төрлийн байгаад байгаа байхгүй. CPA-гээс захиа авч болно. Нэг бол та орлогын тайлангаа үнэн зөвөөр мэдүүлээд тэрэн дээр байгаа зардлыг чинь биднес яг expense гэж үзээд тэрийг ч авч болно. За мэдээж нийт олж байгаа орлого гарч байгаа зардлыг чинь хасаад биднес тэрийг чинь одоо нэг таны цэвэр ашиг гэдэг нь авч үзэж болно. Гэхдээ ингэдэж шүү манайхаа нийт олж байгаа орлого чинь яа гэм бэ гэхээр жишээ нь сар болгоо юу гэдэг нь дунджаар нэг 10,000, за 11,000, 12, магадгүй за 15,000 долларыг олдог байлаа гэхэд тэр чинь сүүлийн 5-6 сар ч юм уу сүүлийн 1 жил ингээд тогтмол байх хэрэгтэй тийм үү? Таны орлого бол дунджаар. Гэтэл юу гэдэг нь зарим тохиолдолд сүүлийн 6 сарын ч юм уу таны орлого чинь буурдаг ч юм уу те, ямар нэгэн шалтгааны улмаас тэгж жагаад буцаад өсөж байгаа тохиолдол бас байдаг тийм үү? Тэгвэл биднес тэр трендээр нь харж үздэг. Сүүлийн 6 сарын байдлаар орлого чинь өсөж чинь үү, нэг бол буурч чинь үү гэдгээс нь хамаарат таны орлогыг биднес тодорхойлж үздэг. За мэдээж CPS одоо өгч байгаа gross receipts гэж байна шүү дээ тийм үү? Энийг чинь биднес авч үзэж болно. За мэдээж profit and loss statement. За тэгээд 12-ээс биднес бас таны одоо банк стейтментийн оронд биднес 12-ээс бас авч хэрэглэж болно. За мөн 12-ээс чинь ямар нэгэн зардалгүйгээр тань цэвэр орлого бас байж болж болно шүү дээ. Жишээ нь таны ажил олгогч чинь бүх зардлыг чинь төлөөд зөвхөн цэвэр ашиг 12-ээр авдаг бол та тэрийг чинь таны тэр олж байгаа орлогыг биднес цэвэр орлогоо гэдэг биднесийг орлоготой оруулж тооцох боломжтой байдаг. За тэгээд таны орлогыг ямар их сурвалжаас биднес орж иж байгаа орлогыг биднес авч одоо хүлээн зөвшөөрдөг бэ гэж тиймэрхүү тэр тохиолдолд яад юм бэ гэхээр за та магадгүй мэдээж хоёр ажилтай байж болно тийм үү. За тэгвэл тэрийг чинь биднес авч үзэж болно. Одоо энэ дээр жишээ нь W2 байж болно тийм ээ. Банк стейтмент дээр чи орж болно. За өөр бусад ямар орлого байна тийм ээ. За тэгээд таны хөрөнгө бод их чухал. Жишээ нь та өөртөө хувьцаа авсан ч гэдэг юм уу, нэг бол бондтой ч гэдэг юм уу, тэтгэврийн саналтай байдаг бол биднес энийг яаж авч үздэг юм бэ гэхээр тухайн одоо зээлийн хугацаанд хуваагаад тэгээд гарсан дүнгийн таны одоо орлого гэж бас үзэх боломжтой байдаг. Гэхдээ энэ маань яа гэм бэ гэхээр тухайн одоо жишээ нь тэтгэврийн сан дээр цэвэр нөөцийг үлдэх тийм юутай байдаг, заалттай байдаг. Тэгвэл тэр нөөцийг нь хасаад тэгээ үлдсэн дүнгийг нь биднес 360 хуваагаад тэгээд гарсан дүнг нь биднес орлого гэж бас авч үзэх боломжтой байдаг шүү манайхаа.
За тэгээд энэ дээр таны орлогыг одоо банк стейтмент болохыг яаж тооцд юм бэ гэж байна. За тэгэхээр түрүүн би та бүхэнд хэлсэн тийм үү? Таны нийт олж байгаа орлогыг чинь биднес тооцож үзнэ. Энэ дээр чинь шинжилгээ хийгээд за энэ орлогыг үнэхээр таны бизнесээс орж иж байгаа орлого уу гэдгийг чинь биднес эхлээд тодорхойлох нь. За өөр бусад юуд нь та өөрийнхөө хувьяасаа өөрийнхөө компани руу мөнгө хийдэг ч юм уу өөр бусад юу гэдэг их сурвалжаас орж иж байгаа орлогыг бол биднес орлого гэж үзэхгүй. За тэгээд тэндээс яадаг вэ гэхээр сүүлийн 6 сарын чинь орлогыг биднээс авч үзээд тгийгээ 12 сар. За 12 сарын орлого бол биднээс 12 сартай хуваана. 24 сар бол 24 сартай хуваагаад ингээд гаргаж орлого чинь тодорхойлдог гэсэн. За тэгээд энэ дээр бас дараагийнх нь энд нэг юм чухал юм байгаа. Таны сарын дундаж орлого байлаа гэж бодъё л та. Жишээ нь таны сарын дундаж орлого $10,000 байлаа гэхэд магадгүй 1-2 удаа ч юм уу $15,000 ороод ирсэн бол биднес энийг бизнесийн орлого гэж яг үлдэж болно. Гэхдээ биднес танаас энийг яг цаажуулах тийм документыг шаардна гэсэн. Энэ орлого үнэхээр таны бизнесээс орж иж байгаа орлого уу гэдгийг чинь цаажуулна гэсэн. За тэгээд ерөнхийдөө тэр бизнес яг цаанаас бизнесээс орж иж байгаа орлого чинь таны чухал орлого шүү дээ манайхаа. За энэ дээр юу юм бэ гэхээр за таны орлогыг яаж тооцох юм бэ гэхээр нийт одоо eligible deposit буюу нийт таны борлуулалтын орлого. За тэгээд таны ownership хувь тэгээд expense factor гэж байгаа шүү дээ тийм үү. Энийг нэг бол 12 сар, нэг бол 24 сартаа хуваагаад таны тухайн сарын одоо qualifying income буюу таны орлого гэж биднээс авч үздэг. За жишээ энэ дээр байна л та. Жишээ нь таны орлого жишээ нь $240,000 бодъё л та тийм үү тухайн жилдээ. За тэгвэл энийг 80% тухайн компани 80% эзэмшдэг байвал та 240,000 80 өрчүүлээд за тэгээд 25% expense factor буюу таны нийт орлогын 25% expense байдаг бол биднес 75%-аар нь өрчүүлээд тухайн 12 сартаа хуваачаар таны орлого гараад ирж байна гэсэн. Тэгэхээр энэ дэр энэ тохиолдолд сарын $12,000 гэж гарч ирж байгаа шүү манайхаа. Тэгэхээр ерөнхийдөө банк стейтмент лон гэж нэг ерөнхийдөө нэг ийм их юм байгаа. За тэгээ манай Key Mortgage компани энэ дээр та бүхэнд бас бичлэг үзүүлж байгаа шүү. Тэгээ та бүхэн шүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбогдож болно. Миний утасны дугаар 323 685 9395. За ингээд та бүхэнд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа баяртай. Нэрээ манайхаа юу байсан шүү. Тодорхой хэмжээ дахиад буусан байсан шүү. Өнгөрсөн 7 хоногоос тэнц зууны 2%-аар дахиад жоохон буусан байлаа өнөөдөр. За ингээд та бүхэнд баярлалаа баяртай.